Миний ном утга зохиол театрын урлагийн наадам. Хүүхэд багчуудыг номтой ойртон нөхөрлөх, ухаан бодлоо тэлэх, гоо зүйн боловсрал эзэмших, авьяас бэлгээнийг хөгжүүлэхтэй туслах зорилгоор Ловсон Вандан сан багш сургууль эцэг эхчүүдтэй хамтран хан улдүргийн дунд сургуулийн сурагчдын дунд драмын урлагийн наадмыг зохион байгууллаа. Хайртай номын баатруудаа дүрээр амьлуулж, тайзан дээр зохиолын үйл явдлыг өрнүүлэх энэхүү урлагийн наадам 2 сарын турш үргэлжилж, та бидний хүүхдүүдэд хичнээн их авьяас чадвар, нөөц боломж, сайхан ирээдүй байгааг нэн харуулснараа гайхамшигтай явдал байлаа. Ингээд номын ертөнцөөр хүүхдүүдтэй хамт аялцгаая. Нэвтрүүлгийн санаачлагч Ловсон Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан улдүргийн боловсролын газар, NTV телевиз, Тэнгэрийн нэрээр тангаргалыг нүдэрэн ингэж үзээгүй бол хизээч итгэхгүйсэн. Төрөх байдал нь яг л таньгаач ванкин гэж. За чимээгүй дахиад нөгөөт чинь ямар ч үнээр хамаагүй саатуулъя. Хөөе зүү зэрэглээ чи зогс. Аяа хэрэг чамд үг хэл заасан бол надад үнэн хэлээч. Үнэн хэл зогсооч. Үдсэн харсан бүхнээ Гамлет тунтайж үннийг яг ярив. Миний гэрэг хэлбэг хийдэг. Тунтайжийг ам Амар байна уу хунтайчаа? Грацио. Юу сайн? Мөн өхөн өхтлээ үнэж боолчихно. Хин хиннийхээ болвой гэдгийг хэлцэж оч хийднэ найз. Оршуулгын идэ одоо хөрөмний ширээ рүү шилжиж байна. Ийм юм үтсэнд орвол илэрхий дайсантайгаа яваачнд уулзсан юм амар. Эцэг минь дахиад л өмнө нь хүрээ. Хаан хунтайжаа? Сэтгэлийн минь мэлмэд Грацио. Эцэг минь хүн байсан. Эргээд тийм хүнтэй уулзрахаас өнгөрчээ. Гэвч орчин энэгээр ирсэн шүү. Ирсэн? Хэн? Унтан авчин. Аав ээ. 50 шиг гайхаж шалтгаалгүй сонсох тун. Өхмөл шүрийн цалшгүй харахын дунд үйл явдал болсон. Хин ч юм бэ биш дээ. Эцэгтэй чинь надлхан итгээд их хүнсэг гүрний ялхаагаар миний хажуугаар өнгөрсөн. Хаагур тэр өнгөрсөн юм бэ? Харуулын талбайгаар. Хүмсгэ атрууч ямар дүртэй байна? Гонсон биш. Хилгэнсэн гэхүүдээ. Царай цайж улайж Хуухай цагаан царайтай байсан. Шөний харуулт цуг гар. Дахиад диж магад. Лав хэрнэ? Хараач хунтайжаа. Ирлээ шүү. Тэнгэрийн сөхөсөн. Аврал соёл. Сайн зүгийн сүнсүү, муу зүгийн элчүү. Хор хүрэх гэж ирвүү, тус болох гэж задрав. Хилээч, бид яах вэ? Тэнд ганцаараа чинь их гэсэн байх. Хоёулаа уулзъя гэсэн байртаа дохиод байна. Хаашаа наваач хүн. Би хаашаа ч явахгүй. Намайг Ажиж бай. хамгийн гал өнөөд шат арчилж өгнө. Хөөх. Өрөвдөх хэрэггүй. Харин өөрийн бүх сэтгэлээр надад итгэсэн. Би чиний төрсөн эцгийг сүнс. Носон бусаар асан зүйлээс шөөрнө. Алсаа. Хин Алах их ерөөсөө юмгүй биш боловч алах дотроос хамгийн муухайгаар ороосон. Сонс Гамлета намайг цэцэрлэгтээ унтаж байхад
могоо хатгсан юм гэж тунхагсан. Сурвалжид хүн эцгийг чинь хатгсан могоо одоо тэргүүн дээр дитмиг нь тавьчихад сууж байна. Хаяа миний зүн согно аваа хүйц. Хэмээ. Үдийг олдны дараа цэцэрлэгтээ өддөж байхад аваа бах чинь от шүүс дүрсэн савтай хоёр чихрүүн зутгаж гарсан юм. Унтхыг хооронд бачиг дүүн намайг битэн хань гурваас нь салгасан юм. Нүгэлт амьдралынхаа эцэглэлийн үе намжиж амжиггүй босдод би хорлоглоо. За салыг гэрэлт цог гэгийн өгдөө гутаад транхаа болсон. За салыг намайг санаж яваарай. Аяа тэнгэр намайг санаж яваарай. Хөөрхий сүнс минь яаж чамайг би мартавт. Өнөөдрөөс хойш надад салъя намайг санаж яваарай гэсэн үг эцгийн минь гэрээс улам үтхийг танарах. Юу болоо хүмүүс? Юу болсоос чинь гівкийн итгэн ганцыг дөрөөр нь орж ирлээ. Алхаан үцгэн хатаацсан дондороо зурчихсан, аимсан унжчихсан, шахаа бичсэн. Дурлаасаа гож солиорсон байлгүй. Алхын минь хатгаа гараа салтар. Эцсийн амсгаарч байгаа юм шиг урт гихчин санаа алдснаа. Дараа алхаа тэнийгэж өрөөсөн гарын тавиад мөрөндөө бүрээ иргэн харсаар боллоо. Өрөөсөө хатгүй хэрэг замаа алдахгүй. Өхрөн хавсаар нүдээ хогцалгалгүй. Намайг ширтээ гараа живчихсан. Өрөөнөөс минь Мацхаа юу? Вантан гож уулзъя. Хайрын солиорсон эцтэй өрсөн баг. Явъя. Вантан дэс түмэгээ. Вантан төний амар амгалан гэлтгий. Чи дандаа сайн сайхан мэдээний эзэн болж явдагсан да. Тимсэнтэй эзэн тэмэн хിവэрэл бай. Би танд нэг юм альтгаар юу гэж хунтайч хэмэр солиорч ургаад би оллоо. Битгий нуршаад төргөн мэдмээр байна. Манай мөнхөө юунаас болж солиорсныг. Солиорсон үнэн болохоор л харах хэрэгтэй юм. Би охинтой шулуух байсан. Гамлет ноён хунтайч чиний зиндааны хүн биш. Энэ нэр битгэхгүй гэсэн хүлээ. Ирүүлсэн хүн явуулсан бэлгийн буцаа гэсэн юм. Төвчөн хэлбэл тоогдоогүй тэрхүү гуниж хөтөрч унд хоолноос гарч нойр алдаж шалахгүй солиорлоор бүр галзуур дорж бүхнийг зовоож байна. Та юу гэж болох гэсэн бол Энэ удаа миний зөв. Хунтайч хэрв охинд минь харигд тэрнээс болоогүй бол би шадар сайд биш дэм бодлын эзэн болвол таарна. нууцаарыг за яах вэ? Үзээд алдъя. Хунтайчаа та энэ хугацаанд сайн байв. Зүгээр шүү. Зүгээр. Хунтайчаа та надад бэлэг ирүүлсэн. Би тэрнийг буцааж өгөх гэсэн юм. Та аваач. Яалаа гэжтэй. Би энэ насанда танд бэлэг барив. Барьсан хунтайчаа та сайн мэдж байгаа. Дээр нь уянгатай өнгөний өөр бэлгээ бүрүүл авсан. Одоо үнэн болсон. Буцааж журам бүсгүйчүүд бэлэг сэхний дөрвөө байлээ. Та чинь журам төсгөө гэж юу? Ноён. Хэрвээ та гой ганган дээр журамтай бол таныг тэр гой ганган чинь журамдаа садаа болно гэсэн. Хунтайчаа би танд итгэж байсан. Дэмэл итгэжтэй. Үндэ бүх юм байна. Тэгвэл би мэхлэгчжээ. Бид сүмөрөө мэхлэгч нар. Бидний хиндэн ч битгий итг. Аав чинь хаа. Биштэй байгаа юм. Хаалгыг сайд өгчөж байх хэрэгтэй. Ирэх нээл маллагч weg. За явдаа. Ямар гайхамшигтай аюун ухаан сүнөө вэ? Тэнгэрийн суу хүч тэнхрүүлэх батгүй юм. Хайр дурлал гинэ. Тэрнээс болоогүй л байна да. Хэдийгээр үг хэлсэн холбоогүй мэт боловч дурлсан шин чалга. Аюул тайлам. Би ингэж шийдлээ. Дутуу төлөвсөн албыг нэхэмжлүүлэхээр
Англи руу явуулъя. Бодтгол бодол. Нөлөөх цөлөөтөнг шорон хорд юм. Грацио. Энд байна Фонтажа. Би бэлэг. Миний мэддэг хүмүүс дотроос хамгийн хиймэлгүй чи байдаг. Юу гэсэн үг вэ Фонтажа? Өнөөдөр вантанд жүжиг үзүүлэх болсон. Эцэг минь яаж нас нөхцнийг би ярьсан. Яг тийм үзэгдэл байна. Тэр үзэгдлийг эхлэлдээ зэрэг чи авгыг нүд салгалгүй хараад байгаа. Авг өөрийн ирэхгүй сэжиг төрүүлэх баг. Эсвэл сүнс муу зүгийн альбан байж та ямар ч байсан сайн ажээ. Би ч хийж. Тохирлоо. Хэрв алуурчин илрээг өгвөл учир мэддэг ялыг би хүлэв. Цаатаж нэрлээ. Би солиор одлохоос байр эзэл. Энэ солиортыг өөгшөхгүй. Солиорсон дүрээр булан дохоо бүхэнд гинтийн ай дотож байхыг бидний хэрэгэн төвчгүй. Полины Түрхэн шиг айн замд ортоо. За, замд үлдэхий. Ухаан сандаа ногдсон хүчний хэмжээгээр угтыг авилаа сэрэмлэн хэний ч үрэг. Гамли тэхрүү говьлаа. Ханд үлгөөс ирэх нараа нуугдж байгаа ч юм. Аката хүүч нэрж өгнө. Хүүтэй хэлээрэй. Зангаатаа гэж сайн зэхээр би болон шигч. Санаа бүзөө. Би дөнгөн ирч явах шүү. Та нуугдаж үзье. Ээж. Би юугаар туслах вэ? Чи хойд эцгээ яах гэж доромжлон вэ Гамлет? Харин та эцгийг минь яг ч доромжлоо вэ их юм. Чи надтай хүмүүжүүлгийн хүн шиг харьцаж байна. Та хоёр нүртний асуулт тавьж байна. Энд чи юу гэсэн үг вэ Гамлет? Танд юу хэрэгтэй вэ? Чи намайг хэн болохыг санаж байна уу? Санаж байна. Загламаа барьж тангардлаа. Та бол эр нөхрийнхөө дүүтэй нөхцөн хатан харамсалтай миний их билээ. За яах вэ? Чамтай өөр бүсдэн яригдаа. Суута. Би явахгүй. Чи ямар санаа авах вэ? Алах нь намайг битгээр туслаарай тамин. Тэнгэр минь. Яа нэ? Үхэр огтно. Тэд эзэн вантан байсан. Үдшгийн мухааллаг. Долгонцог гүйлдэхий. Олх минь баяртай. Чамаас дэвэрдэн гэж одоод андуурлаа. Харин та суу сандарч мэгдэх хэрэггүй. Надад ингэж хатуурхаар гач буруу ямар явдлуудаа вэ би? Гамлет. Полины хаан нь Өчшийн зоог дээр. зоог дээр ямар Өөрөө иддэг зоог дээр биш. Өөрийгөө идүүлдэг зоог дээр. Одоо тэрний хүүрэн дээр нутгийн төмөнгөд найрлж байна. чи юу хэлэх гээд байна Гамлет? Эд чинь цус тэрэг чамайг эсэмэн дааж авахын тулд эндээс захилгаан шиг түргэн Англи руу явуулахыг шаардж байна. Англи руу гинэ. Тийм ээ, Англи руу. За яах болох нь тэр. Англи руу явцгаа. Эрхэм ээж минь баяртай. Эрхэм эцэг минь гисэн биз? Үгүй. Эцэг гэг их гэсэн. Эцэг их хоёр нэгэн бохоо ялгаагүй гэсэн үг. Ээж минь баяртай. Дэн усын чимэг хатан та хавэн. Офела, та юу гэвэ? Таны янаг нээзийг таны жугаар нэлэх хүлээ. Таяг нөмрөг хоёр орно. Хамбар. Энд чи юу гэсэн үг вэ? Цагаан сарнаа
цэцэг дэлгэрч, цэгийн орон, цайран харагдан, хасын царайгаа үргийг гэж хар нүдэлсэн. Хонгор минь айзан ямар шүү байна да? Сайн бай. Тэнийг тэнгэр ирэх болохгүй. Шашуураас талхчны охин байсан. Ингээд бодохоор хин настай яахан түн. Эцэгтэйг ярьж байгаа хүн байх нь. Инхри офиал ам ийм болоод удаж байна уу? Юу хүн сайнаар ирэн гэж найдах. Ахад тэр хүнтэй байна. За сүх дэргэн хөлөөр тавтай нэрсээр ахаатаа тавтай нэрсээр. Батоснаас хамг гайдагдж байгаа. Юу шүү нэмэ? Хаалгамчлээ. Эцэг минь хаан байна. Эцэг минь хаан байна. Авсанд хэрхэн яаж өгсөн юм? Мэхлэх хэрэггүй шүү. Залхаалтаас зүрдэхгүй би. Үгэнд минь итгэж бол. Юул болов болог. Төрсөн эцгийнхээ өсийг ав. Хэн бай гэв? Эцгийнхээ өвлийн тухай нарийн учрыг мэдмээр байна уу? Дайснаа, нөхдөө, гинтэй гимгүү цөмийг нь нэг мөсөн арчаад хоёул юу болно? Үгүй. Зөвхөн дайсныг. Та тэднийг хэн гэдгийг мэдмээр байна уу? Тийм ээ. Апсыг таглахгүй гэж. Асгарах нүднээс нь авсруу өрсөн. Амрагч баяртай. Опиэла. Хайрт дүү минь. Хэрвч ухаасаа ус гонцгоо хэрэг болгосон бол үнэхгүй байсан. Энэ бир цэцэг. Мартахгүй дурсан жин цэцэг. Найз минь аваад дурсаж аваарай. Энэ алхам нүдэн бодог санхин цэцэг. Солиодын үг. Дурсгал бодол хоёр нь цуг бай. Чигмэн ирэхгүй гэж хайр тийм хашараа дурсан. Харав. Тэнгэр минь. Хайрт дүү минь. Та одоо нөхдийгөө тоо намайг багтаах ёстой. Харж байгаа үз? Таны эцэг хороосон тэр хүн намайг бас хорлох гэж оролцсон юм. Харж байна. Яагаад? Танд бол шалахгүй мэт санагдах боловч надад онцгийн шаардлагатай хоёр зүйл бий. Тэгээд эцгийн өнөхөл дүүгийн минь толгой дээр хурсан аюулыг мартах гэж үү? Үгүй. Сайд эцэг чинь андам нь байсан. Мэдлгүй яах вэ? Та эцгийнхээ өхлийг үннээсээ хүндэтгэж байна уу? Аль эсвэл дур амьд хөргсөг амьгүй зүйл юм уу? Хач юм асуух юм. Хэн биднийг эцэгтэй хайргүй гэж басамжлах вүлээ? За энд гамд итгэвчээ. Аавын хүү гэдгээ амнаас өөр юугаар гэрчлэе гэж бодож байна. Сүмхийд тасаж хоолойг нь тасна. Алуурчинд мэдээж гэгээ шүтэн гэж үгүй. Ус хонзон хязгааргүй. Мүтгэнтэй хоёрыг хал зуулзуулна. Та тэгэхээр хамгаалтай мохоо чатыг байлдааны хурц чадаар сэмхэн солиод эцгийнхээ хүсийг ав. Набрито. Нэг бүдэрхий, долоо бүдэрхий. Хонгор охин дүү чинь усанд үйчихлээ. Усан дуусаа. Хаа. Голын хөвөнд өмсөн. Хоцсон цэцэг түгээ тийш явчихжээ. Түүсэн цэцгээ дэврээстэйгээ охин усны урсгал руу унж. Эхлээд өмсгөл нь бөмбөж усан дээр яг л лусын охин шиг л тогтож байсан гин. Гэвч юу дэх билээ дээ. Найтан хувцсан усны орол руу үхэл рүү натаад явчих. Усан донж өгчээ. Тийм ээ тийм өгч. Опиэла. Хайр дүү. Чи ингэж усан донж өгсөн хүн. Нөлмөсөн хэрэг үг. Гэвч яах вэ? Нөлмөс гараад саахын үсэт. Гэртрүүлээ. Энэний омгийг дарах гэж би хичнээн хүч гаргав. Одоо дахиад шатаж эхлэхгүй гэж яах юм. Араас нь очив. Энэ хэнийх вэ? Димич хүнийхтэй хэлээгүй юм. Гэвч та хэнийх гэж бодож байна? Итгэхгүй. Энэ хомхой
Вангийн аль салуутай байсан Йорикийн хомхой байгаа юм. Энэ үү? Тийм ээ. Энэ Аюу. Харъя. Хөрхи Йорк. Би мэддэг байсан юм Гарачо. Цаглашгүй хошин үгтэй, гүйх ухаан төвөгтэй хүн байсан. Гарачо. Чи надад нэг юм хэлээч. юу вэ хунтайжаа? Македоны Александр улуусан хойноо яг ийм болсон. Ав адилхан. Дороотох гэдэг хэцүү юм. Юмыг хэд тамгаар төсөөлөх хэрэггүй бидтэй. Ордныхон хэнийг оршуулна? Дэг журам байхгүй. Амиа орсон хүний оршуулна. Зайдаа тусах. Бусдын оршуулганд иршилүүлдэг гашуудлын аялгыг булшин дээр нь аялуул Тэнгэрийн зэрлийг бид зөрчсөн болно. Авсыг доош. Бузартаагүй байсан биенээс нийлц цогорох болтугай. Бүдүүлэгчийг сонсож бай. Чамайг тарчлан тийчлэх тэр цагт дүүн Тэнгэрийн их жоохон дүүлэх вэ? Юу? Офиата юм. Гол сайхны дотроос хамгийн гол сайхан нь тавтай нэг. Чамайг Гамлет буулгаж гэртээ орлоё гэж бодож байсан. Булшиг чинь биш, хурмын орыг чинь цэцгээр булгасан гэж. Хурц ухааны чинь зал дүүлсээр балгатуус өхний толгой руу 3 дахин 30 цааз ноогдох болтугай. Байц шороо битгий. Би дахин нэг тэр. Хэд ч дөвчгнө шатна. Хиний гомдлын нүргэн од гаргсыг гөрлөгч болон гөлрөнө. Дааны Гамлет хунтагч би учрахад бэлэн. Чи юм уу? Чүтгэлүүгэн тол Залбирч сур. Хоолоо багцаараа битгий шахаж байна. Би омог бартан биш. Гэхдээ хоосонгүй. Чи сүлтэн гимшүүцээ гараа тат. Салгаач тэмэн. Гамлет! Гамлет! хунтайжаа тайвшир. Би энэтэй нэгийг өчгөд бэлэн. Зохимын завчж байгаа цагт тайвшрахгүй. Юу маргаан бэ хүү минь? Би Офиала тайртай байсан. Ахнар нь дөрөв түн байлаач гэсэн тэдний хайр миний хайрын дэргэд юу ч биш. Өөрийн ухаан алга. Битгий оролдоорой. Чи яач чад хүн бэ? Би мэдэх гэсэн. Өөсөн үү? Өлсөн үү? Хувцаа урсан уу? Матар гүрэл ийцэн үү? Тэр их чинь би ч бас чадна шүү. Чи тулдах гад ирээ юу? Би ч бас чадна шүү. Энэ бас солиорл бухимдан багтарч байна. Та яагаад намайг ийм том зүргөө байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Гроцо та ойр хойно байх тун. Өчтөрийн ярьсан яриаг санаад өчүүхэн төдий тайвшруулж. Юм бүхэн тайлдаан ойртлоо. Бид энд охины хөшөө босгоно. Тэгэх хугацаа урт биш. Сүүлд нь харин нэг сайхан амьсгаа авцгаан да. Гэт би та хоёрын гарыг биелүүлье. Уучлахыг гоё ноёнтой. Та бол суралж идэх. Намайг уучлах үз. Миний ухаан үе үе яаж баларддгийг. Сэтгэлийнхээ гүнээс танд үзэн ядах сэтгэл орших ёстой. Би уучлая. Нэр төр бол харин тангарны хэрэг. Уучлах ирэхгүй. Сэтгэлээсээ үннээсээ баярлалаа. Таны дуудлагыг сэтгэл сэвгүй хүлээн авъя. Эхлээд шоромжоо таавал. Надад нэгийг Гамдит та Остиг мэдж байгаа биз? Битээ. Билэн. Гэт ууцгай. Дарсан өдөр. Уух цаг биш. Эхлэе хамаалаа.
Лаурита. Энэ удаа чи намайг онлоо. Цаа яах. Нэг тайраад өгөхөөр дөрөв мөчийг чинь салгахаа мэднэ. Би уусахгүй. Хүмүн Мэлчүр хүн. Яасын хөлрөө. Хатан ээж чинь чиний төлөө өөж байна. Дарс битгий уу гэлтрүү да. Лаурита. Өдийг хүртэл чи надад тохор хатчих шиг. Нэг дөрв тохор шиг дайраад өгөөч. Тэгвэл чандаа хүт. Хоёулаа цус болчихж. Юу вэ ноён том? Хийж. Яагаад Цус нүчнээс дэтрээд муучраа үз. Үгүй. Гамлит хүн минь худлаа. Хортой ундаанаас болсон. Тэрслөө хэрэг гарч байна. Үүдэ хаа. Хэргийн үзүрийг олъё. Гарт чинь байна. Чи ч хорлогцсон. Авар харга байхгүй. Хагас цаг амьдруул заяач. Улаа хэрэгээсэн болж би өөрөө орчихлоо. Юу? Илт мэс хүртэл хортой гэж үү? Тэгвэл алх ёстойгоо ал. Туслаар антгт минь. Би дөнгөж харагдсан. Авар холомж байгаа байлгүй. Маа. Асуул найрсан суудаа өөр готой. Их юм нараас тань. Болж өөрийнхөө найруулсан гундаг өөрөө хүртлээ дээ. Шудраг Гамлет минь. Өшөө цус бүхнийг би уучлаа. Чи ч уучлаа. Тэнгэр уучлаа. Би ч таг уучлаа. Горацио. Дуслаа найз минь. Ээж минь салах ёс гүйцэтгэв. Яа гэхэд хэр би цаг завтай байсан. Даач. Үхэл гэдэг хатуу тахал. Дуслаа Горацио. Чи амьд учир мэдхгүй нэгэнд үннийг ээр. Тэр бүтэхгүй. Би дайн хүн биш. Өнгөрлөө. Хорны аг намайг мансуур болж. Энэ чинь цаглашгүй их гүнгийн газар юм уу? Ховорхон зүрх бис үсэрлээ. Тэнгэрийн элч нараар замдан бүвэлүүлэн нойрстоо. Нэвтрүүлгийн санаачлагч Ловсон Вандан сан. За тэгээд алдарт Уильям Шекспирийн тавьсан Гамлет жүжигийг ингээд 75 дахь суулын хамт олноороо хийсэндээ маш их баярлж байна. Тэгээд энэ жүжигийг тавихтаа бид нар болохоор сарын хугацаатай бэлдсэн. Тэгээ амралтын өдөр, тэгээ хичээлээсээ чөлөө авах гэх мэтэр бүх байдлаар бэлдсэн учраас бид нар өөрсдөө төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд энэ жүжигийг бэлтгээд гүн тулцаа үзүүлсэн сургуулийн цархаа болон 75 дугаар сургуулийн хамт олонд бүгдэнд нь баярлаад гэж хэлье. Тэгээд жүжигийн маань зохиолыг тавьж өгсөн, найруулж өгсөн Даваас өрөн багштай бидний зүгээс баярлалаа гэж хэлье бас. Нэвтрүүлгийн санаачлагч Ловсон Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан уул дүүргийн боловсролын газар, NTV телевиз